Улсын нийслэл Улаанбаатар хотод оройн 21 цаг аль хэдийн болж өдөр шоройн намуухан уур амьсгал ноёлж байна. Харин алс холын саний хотод шинэ өдрийн нар мандаж өглөөний гэгээн мөч айлчлан иржээ. Саяхан л эхэлж байсан 21 мянга реалити шоу маань үзэгч таны хайр, дэмжлэг дор инхүү 9 дахь дугаартайгаа залгаж байна. 41 юантайгаар 10 хоног хэрхэн амьдрах төсөөлөлч үгүй твдэж явсан тэр мөчүүдийг эргэн дурсахад өнөөдөр тэд илүү туршлагатай, илүү зоригтой болжээ. Магадгүй энэ аялал ахаад 10 хоног үргэлжилсэн ч оролцогчид маань шантрахгүй байх тийм л итгэлтэй болсон болов. Сонирхолтой адал явдал дүүрэн аяллийн туршид оролцогчдтай маань хамт байсан 25 дугаар сувг телевизийн эрхэм үзэгч та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Ингээд 21 мянга реалити шоу нэвтрүүлгийн шинэхэн догдлом дугаарыг хүлээн авч үзнэ үү? За өглөөний мэндэ. За ингээд 9 хоног байгаа юм биш үү нэрээ. Цаг хугацаа бас хурдан өнгөрчээ. 9 дэх өдөр. Тэгтээ бас нэг жоохон догдолтой гэртээ харинч марих өдрөө ойртож гин гээд тий. Жоохон догдлоод 9 дэх хоног дээр ер нь тэгээ жоохон сурцтай ингээд цагийн хуваарилт чинь их жигдхэн болсон байна. За өнөөдөр бол бид нар нөгөө 9 дэх өдөр болохоор энтхийн хайнаанд амьдардаг айлаар очих зорилго тийм төлөвлөгөө байгаа. Тэгээд хайнаан ч ер нь одоо яг өөрсдийнх нь уугуул иргэд гэвэл ерөөсөө нэг 900 мянга болцсон юм байна. Яг энэ суурьшмал байсан хүмүүс нь. Тэгээ энэ гадны одоо хүмүүс ирж энд их суурьшдаг. Тэгээ ер нь ажиглаад ахна тэр энэ дуудлагын хоол хүнс эрэл амьдэрчдэг ер нь. За тэгээ ер нь бас гэр орондоо бол нөгөө бид нар шиг ингээд нэг халуун дулааны уур амьсгал үүсгээд хооллоод идэх штеп бид нар ч одоо тэгээ заавал хоол хийж гэр сайхан амьд харьцаатай болдог тий. Тэгэхээр тийм юм бол байхгүй энэ их том хот дотор чинь тэгээд аялал жуулчлалын бүс хүмүүс их ажилтаа байдаг юм байна л да. За чи одоо нэмэрлж юм чи нөө хөлс хөдөлмөр хөлс шингэсэн. Ер нь тэгээд нөгөө юун дээр бол усаа огцсон дээр дуулааг бол бас эвгүүтгэр байна. Тэр чинь 40 он чинь ер нь тэгээд нэг 2 өдрийн л хөлс болох юм байна шүү дээ. Тэр цойн хийсэн. Цойнгасаа жоохон илүү гаргасан. Тэнийга жоохон халаач чи та. Тий. Манай дуурийн дуучдаас чинь дэлхийд гарцсан сайхан эрэгтэй дуучид нэлээд хэд би. Тэгээд амар төвшин гэдэг манай баритон одоо дэлхийн номер 1 баритоноор 2 жил дараалж тодорхойлогдож төрүүлж нөгөө одоо олимпиар бол олимпийн авраг болоод байгаа юм да тий. Ингэж ажиж амьдэрдэг. Тэгээд Монголдоо ирж бас нэг өөрийнхөө дуулдаг дүрт дуулах гад ирсэн байгаа. Тэгингээ манай одоо ардын жүжигчин маань ардын жүжигчнийхаа найрыг бас баярлалаа. Баярш талархснаас илэрхийлэх тийм одоо үйл ажиллагаа болох гээд тэгээд тэр дуурьтай ирж дуулж байгаа. Тэр дуурь нь болохоор Traviata гэдэг дуурь. Монгол гэдэг улсыг одоо ерөөсөө дэлхийд хүлээн зөвшөөрүүлээд явж гин гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр өөрийнхөө дуурийнхаа төрөлд Монголын ийм дуучид ийм байт юм аа. Монгол одоо хүн гэж ийм байт юм аа. Энийний цаана бол Монгол улс байгаа гэдгийг ерөөсөө өөрийнхөө биеэр ярьж хэлэхгүйгээр тэр урлагаа хийгээд л ингээд тэр дуурайд дуулаад ингээд сурталчлаад айгүй том зүйл байгаа байхгүй юу? Ерөөсөө эн чинь спорттой адилхан дүүцгүүц хэмжээний одоо амжилт үзүүлж байгаа байхгүй юу? Тэгэхээр ёстой тэр нөгөө олимпийн аврагт өгдөг тийм урамшуул жилд хэдийг өгөөд идэгин тэр урамшууллаа бол манайхан энэ урлаг дээрээ байлгачмаар л байгаа юм. Тий амин чанараа ууж гин амин чанараа өглөө ер нь ингээд нэг цаашиг уучуулах зүгээр. Тий ер нь зүгээр ингээд нэг сайхан сүүний амттай л нэг тийм жоохон каш шиг тий доороо ингээд жоохон тунчдаг. Тэгээд биенд орохоор ингээд хутгахад л өөрөө задарчдаг юм бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр цайны оронд хэрэглээд би ингээд өглөө хэрэглээд байгаа. Цовин бол одоо нөгөө өчигдөр хийсэн амт янзаараас бүр халаад харин бүр сайханж болцсон юм уу? Сүдтэй цайтай цовин боллоо шүү. Яг энэ нь бол нүрс усуулах. Өчигдөр цовин идчихэд бас хөрөөсөн. Энд чинь нөгөө өөрөө юу юм бэ л шүү дээ. Ийм 10 бууданаас гаргаж авсан. Уухаар яг 10 гурил шиг. Тэр нөгөө нэг шар буудаа биш. Нөгөө халтар арваач юм шиг тийм юм орцсон бас байгаад тах шиг байна.
10 хоног хэрэглээд очиход одоо их өөрчлөлт мэдрэгдэх байлгүй дээ гэдэг байхгүй. За тэгээ. За доор уулзцгаая. За, өглөөний мэд харны нэгдүгээр хүн орой гарч байгаа бол оройны мэд гэж. За жоо явдлыг ихтэй муруу өдөд байна. Тэгээд дасгал хийчихээ. Энэ юм нэг хэрэгтэй дасгал шүү манайхаа. Ахад хурдан хийхгүй. Ингээд бай таавараа зүйл хийгээд хоёр хөлөө хоёр тал руу газар ч юм орондоо ингээд заавал хүрэх шүү. Ойлч. Бид чинь өөр аялж байгаа болохоор бас явдал ихтэй. За өнөөдөр бас нэг чухал ажилтаа. Энэ өглөө хүмүүс усаа утлаа хүчтэй ингэждэг шүү дээ. Энэ бас дэмийгсэн шүү. Тэр далаа ирмэр дээр чинь хятадчаад хөгшчүүл чинь ирмээр ингээд ялгарцсан. Нэг хачаа чинь доо тавьсан тэгэл ингээд янз бүрийн юмудаа ингээд хийгээл байсан. Манай шигтэй одоо бас харцсангүй бас биднес явдаг гасан хөдөлгөөн хийдэг ирмэртэй анхаардаг гэж байна шүү. За. За тэгээд амин чанараа урчин. Манай одоо жишээлбэл амин чанар нь ингээд найруулгууд ингээд тунчж байгааз би жоохон халуун усан дайрлцсан. Тэгээд жоохон хөргөчөө. Энэ бол ямар ч асуудал биш шүү. За энэ бол Солонгосын Бүблэ брендийн нүүрс ус задлagч ийм бүтээгдэхүүн байна. Манай энэ 21 мянгатай хамтарч ажиллаж байгаа юм байна. За энэ болохоор анартай одоо бас эмэгтэйчүүдийн сарын тэмдэг алдагдах. Анар ер нь эмэгтэйчүүдэд их хэрэгтэй байдаг. Тэгээ энэ анар жимстэй юм бүтээгдэхүүн байна. Энэ бол Солонгос бүтээгдэхүүнүүд. Монголчуудын дунд хэдийн танил болсон Солонгосын Бүблэ брендийн бүтээгдэхүүнүүд нь эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, өдөр тутмын амьдралыг илүү энергитэй, амттай болгодог. Тиймдээ ч ивент тэтгэгчдийн тусламжтайгаар өнгөрсөн өдрүүдийг эрч хүчтэй давж чадсан юм. Өнөөдрийг ч бас хөгжилтэй, ол зомогтой өнгөрүүлээрэ залуусаа. За яг одоо бид нэр Хайнаанд ажиллаж амьдарч байгаа нэг өвөр Монгол айлд ирж байна. Тэгээд айлд хөндрөл учруулад яг үгээд нэг багахан хүнс авцсан. Энэнгөөрөө бас нэг өдрийн хоолой хийж идэнгээ эдний аж амьдралтай танилцаж сонин содон зүйл сонсохоор ирлээ. Энд амьдрах ямар өртөгтэй байдгийг, ямар орлоготой байдгийг, байр ямар үнэтэй байдгийг, хууль эрх зүйн орчин ямар байдгийг, татвар төлөөс ямар байх ингээд маш олон сонирхолтой зүйлийг ярилцсан. Нэг өсөндөө ер нь танагийн нэг жижиг хэлбэр юмдаг уу та. За марцнаас нэрээ энэ хүнсийг бол оролцогчдын мөнгөөр аваагүй. За 25 дугаар телевизийн зүгээс бэлдсэн ийм хүнс шүү. Мөнгөнд хамаагүй шүү нөгөө нэг ёонд маань. За сайн уу? Сайн байна уу? Ажил нь сайн уу? Энд юу энэ цонхны үйлдвэр байд юм уу? Үгүй эдний манай энэ хороолч нь шинэ хороол байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ засварын компаниуд өнчнөө ирж ингээд цонх монх солих боломжтой гэдэг ийм майманд гаргаад авч байгаа. За бид нар цонх солин шүү, янзны шүү гэсэн танилцуулгын үүдэн тавьчих байгаа юм. Гараасан гарсан гэдэг одоо үзчих. Оо за. За орцгоо юу дээр. Сайн сууж гэнэ үү? Сайн. Энэ шинэ хороол болохоор лифтнийхаа хамгаалтыг авах байгаа юм байна тий. Одоо нэг бүхэл жил зингээ одоо шинэ хүмүүс орж ирээд тэгээд одоо засч байна. Тий Дээр жил шинэ. Орол тэгэхээр удаж байгаа. Ашиглалтанд ороод. Дөнгөж жилээс одоо байгаа. Жил болоогүй. Жил болоогүй байхад лифтнийхаа хамгаалтыг аваагүй гэдэг юм байна. Жил одоо энэ чинь 5-6 сар болоод манайх бол тэгээд оршин суугч чинь хурдан аваачаа гэдээ уурлал хамгаалтыг аваад байна шүү дээ. Сайн байна уу? За сайн явжирлээ. Сайн байна уу? Борцгог маань бай. Энэ ирж байгаа айл маань бол хүмүүс маань бол манай өвөр Монгол одоо гэр бүл байгаа. Тэгээ
Энэ их гоё амттай би мэднэ. За суу тэгээд. Би яа хомир сууж гэнэ үгүй юу? Тийм асан. Тэслөө. Гэрээ эзний суудаг судал дээр би суучсан байж магадгүй. Би бол хомир бол энэ гэж л ойлгох юм байна. Үгүй хоёр талаа. Энэ талаа ёо заавчлаа. Заавчлаа. Эндхийн уур амьсгал жоохон шийглэг. Тэрийг сэргийлж байгаа юм. Гэрээ эзэнтэй албан ёсоор танилцъя. Сайн байна уу? Сөрөлт. Хөслөг. Сайн мандамал. Сөрөлт. Мандамал. Тийм. Яхаа. Их гоё нэртэй байдаг те. За, сайн сууж гэнэ үү? Сайхан зосч ил гэх юм уу? Одоо манайхны ер нь их сонирхдаг юм. Энд байр хэд байдаг болоо, ямар үнэтэй байдаг болоо, энд амьдрал яах болоо гэсэн тийм л ер нь сонирхол хүсэл байдгийн. Энэ одоо чинь одоо метр квадрат гэж ярьдаг штэ. Тэрнгээрээ хэдэн метр квадрат гэх вэ? Манай энэ хараад бараг метр квадрат юм бол 12-аас 15 мянган юм болж байгаа. Хай, бас үнэтэй юу шүү. 7 сая 650 мянга гэж штэ метр квадрат нь. Ваа, за тэгэл эндээс нэг 80 метр квадратыг авсаар л 612 сая төгрөг явж байгаа штэ. Баазар үнэтэй юм биш штэ. Бас овонтэй. Энд ч нэг аялын хот танараа. Одоо жишээлбэл биднэрт ингээд Монголд бол нэг ипотекийн зээл гэж жилийн нэг 8% хүүтэй гэдэг нэг залуу гэрүүлч гэдэг юм анх орон сууц авч байгааг хүнд тийм зээл болгодог байхгүй. Энд зээлийн систем нь яадаг юм? Зээлийн систем хэрвээ зээлгээр авнаа гэсэн ерөнхийдөө 10%-ийг өөртөө өгчүүд 80-аас 90%-ийг банкнаас зээл авч болно. Бүх байрны. За тэгэд хүүн ямар ах вэ? Хүүн бас гайгүй. Ерөнхийдөө нэг тэгштэйгээд нэг 3000-аас 5000 яны хооронд бол одоо сарын өгөх юм бол хүүн баргаад 100-аас 200 яны хооронд байгаа. 100 янаас 200 яны хүү байгаа сар болгон. Тэгээд бас одоо бүхэл жилээрэн бодож байгаа юм уу? Бүхэл жилээрэн бодвол хүүн баргаад одоо эн чинь одоо багтаа нэг 140-50 мянган яны сая 400-500 мянган яны л хүүн бол жилийн баргаад 30-40 мянган яны хүүтэй. За сая 500 мянган ян авлаа гэж бодъё л да. Хүүн 30 мянган ян жилийн. Сая 500 мянган ян зээллээ гэж бодъё. Тэгвэл жилийн хүүн нэг 30 мянгаас 40 мянган ян өгдөгөө гэсэн үг. Жил болгон ингээ багасаад яв. Тэгээ багасаад. Анхны жил нь хамгийн өвдтэй. Тэгээд явах том багасаа хүүн багасаа хамгийн сүүлийн нэг сар болоход хүүг болох шин. Манай Монгол ч гэсэн адилхан л да. Эхний жилүүдэд ингээ хүүгээ аваад яваад байна. Тэгээ хүүн багасахгүй дараагийнхтаа болохоор зөв үндсэн төлөлт рүүгээ ингээд ороод бас хүүн яг багасдаг юм шиг байна. Юу гаргаад ирвэ мандад маамилээ. Яа. За энэ хаанах юм ах вэ? Манай сүндим ах. Сүндим ах уу? Тий. Сүнд хоньным ах уу? Эндээс манайх ирсээр эндхийн хон өнтер баг идэж чадахгүй. Амтан муухай тийм. Тэгээд ерөөсөө гэрээсээ карго авчдаг байхгүй юу? Дотоодынхоо бол тээврээр хүрээлэр ирэх үү? Одоо гэрээсээ каргод нэг 5-аас 7 хоног төр хөлдөөгд нэг замжин хөлдөөгд нэг шуурь ирж дээ. Тэгэд хөлдөөгөр хүрэх юм байна шүү дээ. Яа, за гэрээ эзэн сайхан махандаа хүрдээ. Бас л яг л одоо бид нар шиг нөгөө нэг гэрээсээ гараад одоо энтхий маханд идээшгүй гэж ярьдаг шиг л адилхан л юм байна. Манай хоёр маха дандаа сүндээсээ зөөж идэх юм байна. Идэж штэ юу гэсэн үг. Одоо өстөө хамаа торгох намайг одоо хамаагүй. Одоо надаа юу ч наалтахаа байсан. Хамаагүй. Юу амар гоё байна. Тийм чинь муухай штэ би нэвтрүүлэгт орж ийн гээд Монгол хүн сайхан маха чанаад байж хахад идэхгүй байвал айл гомдно. За хамаагүй тэгвэл би идэхгүй болчих. Идэхгүй бай тэгвэл. Муухай те? Тийм штэ. Гаргасан би идэхгүй үгүй штэ. Тэгвэл хамаагүй. Тэгвэл би явлаа. Би бас явж болно. Заавал энэ айлдаг гээл хүндрүүлээл би суугаад байж бас суухгүйж бас чадна. Болно. Идэхгүй нэрээ явлаа би. Нэвтрүүлгийн зүгээс за идэ гэвэл би идэнэ. Өө торгуулахгүй идэнэ. За торгуулаад идэ. Сайхан одоо Монгол хүн байж ингээд ер нь бол яг зүгээр үзэгчд бас ойлгох хаа. Заавал одоо сүрэлтийг торгоод авах шаардлагагүй хаа гэдэгт одоо санал нийлэх баха. Яг тэгвэл Монгол хүн Монгол айлдаа ирээд сайхан мах чанаад ухтахт нь өө би ингээд торгуулмааргүй байна гэд ингээд хүний сайхан сэтгэлийг юм чинь тэгж болохгүй л дээ. Та өөр хүрэхгүй юм уу? Тэг.
Би өвөр Монголоор их олон очсон. Үнэхээр гоё шарг, өвлийн шарг. Өвлийн шарг гэдэг. Одоо өвөл ингээд өвхөр алчгаад хатаасан өвхөр юм ах. Энэ бол нэг бурц нэ. Зуны хоньны даасалт хоньны бурц байгаа. Доор нь бас бурц байна. Дээр нь чансан мах гэж. Энэ түүх юм уу? Түүх. Одоо ингэ хиддэж Идэггүй юм аа танд. Үгүй. шарг гэж үү? Өвлөөр шууд өвөл хөлдүүдээр нь өлөгчдөг байхгүй. Тэгэхээр нэг бүгэл хаваржангаа хатаагаад гойсоор харцуулт. Тийм 5 сард авдаг. Танд бурц гэж байх. Дуудлага нь майд энэ шар гэдэг байхгүй. Яг жинхэнэ өвлийн байгалгаар хийсэн л. За. Борцыг бол бид нэр түүгээр нь зүгээр ингээд хавар мавруулж ажилчдаг. Тийм тэр шүү дээ. Тэр юм уу? Тийм манай тэнд шарг гэдэг. Гэхдээ өнгө нь улаанаар байх юм. Тийм улаанаараа. Өвөл болохноор улаанаараа түүхийгээр хатаадчихдаг. Тэр нөөр хатахгүй удаандаа ингээд эхний хэдэн сартаа хөлддөг байхгүй юу? Тэгэхээр хаврын сайхан сайдахаа орж ирээ жоохон баг багаар хатна. Цайндаа хийгээд эсвэл цай чи амар сайн үнэртэй болно шүү. Цайндаа хийгээд цай. Яг байна. За сайхан мах огтлноо. Болчих юм уу? Нүүл гэдэг. Байна мэдгүй. Байн мэдэн танаа өвөр Монгол таны тэр байна уу ч юм бүр хүүхэд нь дурч чадна. Тийм үү? Миний хүн тэр үед баг байсан. Тэргэн дээр сууж хал. Би өнөө дуугийн тавьсаар гэнтхэн миний ажаа байна уу гэдэг. За энд одоо тэгээд ер нь цаашдаа ингээд амьдрах юм уу? Ер нь тэгээд нутаг буцах юм уу? Яах юм? Ерөөсөө өвөлдөө бид эндэн байдیں۔ Өвөл бол уур амьсгал сайтай гэх тийм. Тэгээд зундаа мод бас гэр мөрдөр ажил бас олон гэрдээ бас харих хэрэгтэй. Ерөнхийдөө цаансрын наагур цаагур. Заримдаа цаансраа өмнө очино, заримдаа цаансраа өнгөрөөд очино. Одоо цаансраар яах вэ? Одоо яах вэ? Харих юм уу яах юм? Энэ ажлын байна. харихс наатай. Энд чинь бараг бүтэн нэг жил хараагүй. Тийм би бас голд нь явж гин сууж гин хүүхэдийн хичээлэн тасгаалгаад явж гин. Монгол түмэн болсон эдээнээс бүү зайл болохгүй хүний үгэнд бүү ор хэмээн сургадаг. Энэ нь зөвхөн үг төдий бус ёс заншил хүндлэл билээ. Алс холоос зорин ирсэн зочид доо сэтгэл шингэн барьсан эдээнээс татгалзна гэдэг монгол хүний ёсчуудагт үл нийцэх хүндэтгэлийг үл ойшилсан хэрэг тооцогдно. Тиймээс ч зураг авалтын багийн зүгээс оролцогчдод айлчлан ирсэн айлынхаа дайлсан зоогийг амтархан хүртэж тухайн нутгийн зан заншил хүний сэтгэлийг хүндэтгэн хүлээн авахыг зөвшөөрсөн юм. За манайхаа өнөөдөр бид нар нэг айлаар зочлох хэвээр. Тэгэд тэр айлдаа ирж ийн энэ мөн шиг байна тий. За ийшээ 4 давхурт гисэн. За бид нар болохоор одоо хайнаанд ирсэн юм чинь бас энэ хайнаанд ажиллаж амьдарч байгаа айлаар орё тий. Айлаар орж аж амьдралтай танилцъя гээд. Тийм тэгээд ерөнхийдөө бас хайнаанд нэлээд хэдэн жил амьдарсан тийм айлд ирж байгаа. Манай багийнхан маань гайд хийдэг одоо өвөр Монгол эмхтэйгийн зочлохоор ярилцаа. Тэгээ одоо бид нар орох гээд байж байна. Та нартай ингээд энэ яг энэ бол энэ юу гэж штэ. Хайнааны яг үндсэн одоо энд амьдардаг иргэд амьдардаг тосгон одоо дүүрэг гэж байна. Тэгээ энд хороол руу эдний энэ өвөр Монгол айл руу орцгоё. Яаж амьдардгийг харцгаая. Бас сонин штэ энэ дан халуун оронд. Тэг яг нөгөө хил уснасаа болоод тэгдэг бах л та. Өвөр монголчууд хятаар чөлөөтэй ирдэг болохоор яг энэ одоо хятадын энэ гүн рүү бол ажиллаж амьдрах боломжтой тий. Тэгээд бас мэрсэр нилээд хятад өвөр монгол хүмүүсийн дэнгүүр амьдардаг юм бай. Ажиллаж олон жил болсон юм байна бас. За сайн байна уу? Чимгээ мөн үү? Чимгээг их за. Цааш ороод ир за. За баярлалаа. Сайн уу? Сайн байна уу та? Манай өөж. Сайн байна уу та? За. Монголоос явж байгаа. За. Монголоос явж гин тий. За. Таны алдар нэр хэн блэ? Хүмүүгийн нэр Орна. За. Танаа ээжээ одоо хэд хүрч байна? өөж юм жил 70 хүрч. За сайхан насалж байна тий. За. Ингээ сүйтэй цайгаа хийцэн. Тий. Сайхан байна. Тий. За тэгээд цайнаас уудаа. За энд хэдчнээ жил ажиллаж амьдарч гин. Хизээ одоо бүр өвөр Монголынхаа нутгаас наашлсан бэ? Ер нь бол одоо наалсан ковидоос хойш. Тий. Тэрнээс өмнө бол одоо ингээд ирээд ийш ингээд хадалж орж исэн юм. Тий. Тэгэхэд нутгашаад бол одоо ковидоос хойш ингээд наашаа үрээд ирсэн. Бас нэлээд хэдэн жил болчихчих. Тий. 4-5 жилийн дөрөвч байгаа. За энд ямар ажил хийж ажиллаж байгаа? Ер нь бол хөтцийн адлыг аял жуулчлалын чиг рүү хадалж байгаа.
За. Олон хүн авахтаа сандраагүйгээр сандралаа. Харин ёо яа өнөө тий. За нутг руу явж гин үү? Ер нь бол ойр тул яваагүй байгаа. Тэг хэдэн жил болж байгаа яваагүй тий. За энд ер нь ямар хуу байна тэгээд ажил амьдралахад таатай юм уу? Ер нь ямар юм? Ер нь бол одоо манай аюул жуулчлалын чиг рүү авч хэлвэл энд ажиллаж амьдрах бас таатай. Нэг ялангуяа настай хүмүүсд өвлийн үед тий. Хан тийм байна те. Ер нь өвлийнх нь улирал одоо энэ бол энэ юм биш үү? Тэгэхээр ийм дулаахан байдгийг чи бас настай хүмүүст үнэхээр таатай. Тийм. Настай хүмүүстүүд одоо ингэж бие эрүүл мэндийн талаас авч хэлэх юм уу, чаагаараас авч хэлвэл энэ газар бол овоо. Та ер нь ямар мэрэгжлийн хүн байна? Би ер нь өөр аюул жуулчлалын мэрэгжлийн хөтөчийн адилтдаг. За. Танаа хүү энд сургуульдаа сураад. Үгүй хонгор хүү одоо тийм манай хонгор хүү тий. Одоо ер нь бол одоо ингэж чөлөө тавьсаа сургуулийн чөлөө тавьсаар наашаа өвлийн амралтаа өрөөд ирсэн. Тийм. Та тэгээд хүүн сургууль соёл руугаа буцалчаар ер нь эндээ ерөөсөө өв зөнгөө ажиллаад байж байгаа юм биш үү? Тийм. Улаанбаатар хот руу явж ирсэн үү ер нь? Явж ирсэн юм да. Тийм. Манад очиход өвөл очиж өө 100 очиж өө. Ердөө бол 100 очиж ирсэн. Тийм өвөл бол очиагүй байгаа. 100 сайхан л да. 100 сайхан байгаа. Үнэн гоё байгаа тэр газар тийм. Өвөл жоохоо энэ жил их хүүтэн байгаа. Тэгээд хүүтнэр яг хуу дулаан орон сайхан байдаг юм чинь хүмүүс аялал зугаалгаар айгүй их хайнаа руу ирдэг болчихж. Тийм. Тэгэхээр монголчууд их ирэхээр та бол бүр ажилтгтай байх нь шүү дээ. Тийм шүү дээ. Монголчуудаа аваад аялаад явахд гоё байдаг шүү дээ. Тийм. Ер нь ихтэй хэдэн хүн ирэх үү? Ер нь бол манай нэг онгочоор ирэхэд тийм нэг 100 гаруй хүн ирж байгаа. Тэгэд манай хөтөчүүд л ингээд одоо 30 40-оор ингэж хуваагдаж авч байгаа. Тийм. Одоо хайнааны энэ үзэсгэлэнтэй газруудаас гадна энэ эргэн тойрны нэг нэлээд олон арал байдаг юм байна шүү дээ. Тийшээ нэ аялал байж гин хийж гэнэ. Ер нь хийдэг. Тийм хийдэг, явдаг. Тийм зөндөө хүмүүс аваад л яваад байна. Манай энэ нэвтрүүлэг маань монголоор бол 21 мянга гэсэн юм шоу. За. Тэгээ 21 мянга чинь ингээд юанаар хөрвүүлэхээр 41 яваа л болж байгаа. За. Ер нь 41 яваанаар хүн ер нь 10 хоног амьдрахад хэрвээ хотлаа шүү дээ. Зүудэлж байгаа биш шүү та. Зүудэлж нэг жинөө. Тий. Тэгээ одоо нэвтрүүлгийн зүгээс 41 яваанаар амьдр тэгтээ бол очоод одоо бас мөнгө олох арга байвал олж болно. Тэгтээ хүний үнгүй өгсөн хоол ундыг идэж болохгүй. За. Айлд очоод хоол идэх тэ нэг хууч өрөнгө хоол хийгэрэй гэсэн баггүй юу? За. Тэр даалгаврын дагуу явж байгаа юм. За. Тэгээ ер нь 41 юанаар одоо 10 хоног амьдрын гэхээр нэрээ айгүй хэцүү санагдаж байна тий. Үгүй шүү дээ худлаа шүү дээ тэр чинь ер нь надад ч хэлвэл тэр чинь зүудэлж байгаа биш үү? Тий нэг ялангуяа энэ Саяа гэдэг газар ирээд Саяа гэдэг чинь одоо өвлийн үед одоо ингэж бараг одоо хятад улсын хамгийн дулаан орн байгаа. Бүх хотын хүмүүс нөхцөлтэй хүмүүс тий бүр Саяа ирж байгаа. Саяаны үн өртөх амьдралын үн өртөх өдрөөсөө өдөр өсөж байгаа. Тий 41 янаар амьдрнэгэд арай худлаа байгаа. Тий. Тий арай худлаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Wovle нүүрс задлагч. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтмол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 20 стакан сүү нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wovle
Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үйл явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Woolly Comfort Enzyme. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Үнэхээр энэ travel sim card бол ярих юм алгаа. Одоо чинь 168 улсад ямар ч асуудалгүй ажиллана гэдэг байгаа. Би одоо travel sim card хэрэглэснээс хойш хэдэн ч улсаар явж байгаа. Очсон газар болгон дундад Азийн бүх улсад ажиллаж байна. Зүүн Азийн бүх улсад ажиллаж байна. Европод ажиллаж байна. Одоо ингээд булангийн 3 улсад ямар ч асуудалгүй ажиллаж байна. Бахрейнд арай ороогүй байгаа л та. Гэтэ орчин л тоо. За тэгээд та бүхэн ийшээш явах та. Travel sim. Skin Life Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchin Tours 5 дахь удаага 70-94 техник. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Ивэн тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивэн тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивэн тэтгэгч New Julchin Tours. Мөрөөдлийг дурсамж болгоно. Тэгсэн хятад рестораны тогооч ийм хоол зааж өгсөн. Энийг гахаа махаараа хийчихье гэж бодоод сая энд эмээгийн нөгөө сүү өргөсөн юу цайныхаа дээжийг өргөсөн юм байж. Би хараа шууд мэдлээ. Цайныхаа дээжийг өргөдөг юм уу гэсэн чи өргөдөг гэж нэг юм. Ингээ Монгол хүн гэдэг чи ерөөсөө л эндээ байгаа шүү дээ. Ингээл цайны дээж өргөхөд л ингээд Монгол ёс заншил ингээл явж байна. Одоо танаа ах дүүнер чинь шилийн голоор оллуулаа байна уу? Би нэг дүүтэй өөжөөс 2 байгаа аахгүй юу? Манай нэг эрэгтэй дүү байгаа. Эрэгтэй дүү одоо сүнд орон гушуундаа амьдарч байгаа. За. Одоо цагаан сар энэ төрий одоо сайхан тэмдэглэн үсттэй ээжтэй. Та нар маань Монгол ёсороо сайхан золгоод. Тий, Монгол ёсороо жолгоод, Монгол ёсороо шинэлээ. Битүүний өдөр энэ хийгээд. Тий, битүүнийхээ хоолоо идэ, шиний нэгэнд. Тий, буусан бараад, буусан идэ, чивнэ, тий, махан чанаад. Ер нь бол манай одоо цагаан сарын хоол гэдэг чинь бас амар монголоор махан чанаад л цайгаад л тийм тэгээд. Цай бол одоо сайхан байна. Би ч одоо энэ сүйтэй цай маа уугаагүй хэд ч чонцсон юм бүү. Манай өөрийн цансан цай тийм. Манай би өөрөө Хөвсгөлийн аймгийн хүн л дээ. Тэгээд манай Хөвсгөлт чинь юу яадаг юм баа. Яг танаахан шиг ийм гоё өтгөн цай чандаг. Ийм өтгөн шүү ийм. Ер нь бол одоо ингэж хүн гэдэг чинь гарч яваад энэ хол газар ирээ өөрийнхөө цайгаа олж явахад амар жаргалтай байдаг. Тийм шүү дээ. Нутгийн одоо идэ будаа идэх чи ямар сайхан байдаг. Монголчууд эртнээс нааш зочломтгой зан уужуу сэтгэлээрээ дэлхийд нэрд гарсан ард түмэн энэ уламжлал зөвхөн улсын хилээр хязгаарлагдахгүй Монгол угсаатан хаанч байсан ижилхэн хадгалагцаар ирсэн билээ. Өөр монголчууд ч мөн адил энэ ёс заншлыг өвлөн тээж айлчлан ирсэн зочдоо хүндэтгэн дайлж сэтгэлээсээ угтан авдгаараа жинхэнэ Монгол ахуй Монгол сэтгэлгээний илэрхийлэл болсоор байна. Нутаг газар өөрч зүрх сэтгэл зан заншил нэг гэдгийг тэдний өдөр тутмын амьдрал
харилцаанаас тодхон харж болно. Би чинь бас одоо зөндөн гадаагуур яваад байдаг. Гэрийн хоолыг бас амар аргагүй. Энд чинь ер нь тийм ажил ихтэй тэгээд халуун тэнд галтуугаа ажиллуулж яхаар бас ингээд захиалаад идчихдэг гэдэг чинь. Дээрээс одоо өдөртөө ажилдаа зөндөн гадаагуур явдаг болохоор хоол умдаанаа би бас тэмээ хийдэггүй. Гэрийн ажилд бас арай жоохон залхуу гэж ярих юм уу тий. Ер нь бол одоо ингээд амар муу байдаг шүү. Зүгээр энэ ер нь л одоо бүх юм бэлэн болчоо тийм болоод ш. Ажилтаа лайвал адлан голгүй хийгээд л байна гэсэн үг. Ажилтаа л болчихно. Тий. За ингээд хоёлаа энэ завсрал маха. Ер нь махан бол өндгөр маха юу биш шүү. Ингээд амталчаад энэ завсраа авчуулчаад одоо энэ ойлгохтой энэ лүү хийж жагаад хоёлаа дүүрээд аваад тэгээ шаранда тос байгаа юу. За. Одоо яг л нөгөө хятад хүн зааж өгсөн юмар л. Үгүй ер нь бол одоо жоохон чангийн өнтер хийдэг шиг санагдаад лээ. Жоохон амталчих. Өвөл очиж байгаа шүү. Одоо ер нь миний хүсэл мөрөөдөл одоо хөвсгөлөөр нэг яммаар. Ер нь бол одоо ингэж тий. Аял жуучил одоо ингэж тэр үед ингээд ачаа арай одоогийн бодвол ийм юу биш шүү дээ тий. Тэр үед би бол зөндөө монголоор очдог байхгүй юу жундаа. Тэгэхээр нөх хөвсгөлөөр явъя л гээд ердөө бол цаг амжихгүй. Тий. Тэгэхээр ердөө бол одоо яваа. Одоо тэгэхээр эхлээд ажил ихтэй болсноосоо. Надад одоо Монголд очиод хөвсгөлөөр явбал надтай холбоо бариараа. Би ч одоо яг хөвсгөлийн хүн шүү дээ. Одоо яг танайд очиод мөн ингэж хоолндоо. Тий. Би ч одоо ингэж хоолоо хийж өгөөл тий, цайгаа чанж өгөөл, буузаа жигэнж өгөөл тэгэл нутгаараа аваад явна шүү. Манай нутаг Улаанбаатараас 800 км явнаа. Тийм тэгээд бид нар чинь одоо зам харгуу сайхан болцсон доо. Машин юугаар ч явж болно. Тий. Эрдэнэ туруу бас нэг онгоц байна гэсэн тий? Онгоц өнтөр байна. Онгоцоор явчих болж байна. Оо я дуудаад штэ. Салахгүй яана. Хүн гэдэг чинь тий нутгаасаа салаад энэ хол яваад нутгийнхаа ах トゥ саданастай ингээд санаа штэ тий. Тий сайндаа би монголчуудаа аялуулах дуртай, монголчуудаагаа явах дуртай. Тий. Яг аял зуучлалын цаг үед ирэх юм бол үн өртгөл маш өндөр байгаа. Хөд нуглана. Тий. Өнгийн үед ирээд одоо жишээлбэл би одоо ийшэнэ ирээд амьдарч бизнес хийдэг юм уу өөрөө арай жоохон ингэж амьдралын тэр чигүүрээ амьдрнаа гэсэн хүмүүс байсан бол арай жоохон 6 сар юм уу 7 сар 8 сар гэх тий энд ирээд одоо ингэж учир ухаанаа олоод хөл мөлөн тавиад за тэгээд яг аял жуучил одоо эхлэхийн үеэр ингэж хийх юм бол болно гэсэн үг. Яг одоо тухайн үед яг одоо ирээд энд ирээд гэр түрээслэх гэхэд одоо бол байр энэ төр бол маш өндөр үнэтэй. Ер нь өөрөө ингэж чарж авбал энэ хотын метр квадрат дундаж юу нь бол одоо 25,000-аас 35,000-ийн хооронд байгаа. Метр квадрат. Тэр өөрөө авч яагаад тий. Хэрвээ ингээд түрээслэх юм бол одоо миний энэ өөрөө чинь одоо нэг 80 метр квадрат байгаа байхгүй юу тий. Сарын 1800 оноор. Тий 2-4 бол одоо ер нь гадаад хүмүүс ингээд наашаа ирээд нүүдэлж амьдрах юм уу? Энэ талаар бол маш сайн байдаг. Тэгээ хүнээ дэмжлэгтэй хүнээ одоо ёс төрмөөр ингэж байх юм бол хятад улс бол амар сайхан нөхөрлөх юм хот байгаа. Улс. Тэгэхэд одоо амьдралын талаас авч хэлбэл ийшэн бол завшаа арай жоохон илүү байгаа. Тэгэхээр өөрөө бизнесийн талаар ажиллах юм уу гэхэд бол завшаан бол ариун байгаа. Байгаа л. Тэгээд би бол одоо хойштын амьдралдаа бол одоо ингэж бучи яхаад сүнттэй хараад амьдрий гэсэн төлөвлөгөө бол над арай байгаагүй. Ер нь бол одоо ингэж гарч явснараа тий одоо ингэж сайхан амьдралын жамаа хүүлчөөд л сайхан амьдрил гэж бодож байгаа. Ер нь бол аял жуучлалын журмаар адалж байгаа хүн ариун байгаа. Хятад ч гэсэн тийм байгаа байхгүй юу? Хайнан гэдэг газар бол үнэхээр аял жуучлал их хөгцсөн байдаг. Иймээс аял жуучлалын чиг рүү ирээд ажил хийгээд аял жуучлалын чиг рүү одоо жочид буудлын юм уу, стра юм уу тий одоо автобус жолооч юм уу, за эсвэл одоо ингэж хөтөч юм уу, аял жуучлалын компани юм уу энэ чигээр адлахад бол өөр адлыг бодвол тий орлогын талаар авч хэлэх юм уу арай жоохон боломжийн гэсэн үг. Тэгэд ажлын завшаа их гэсэн үг. Аяна нарл нь өртөг өндөртэй бүс нутагт тооцогдогч аялал жуулчлал эрчимтэй хөгжснөөрөө онцлогтой. Жил бүрээ дотоод гадаадын олон сая жуулчин хүлээн авдаг энэ бүс нутагт үйлчилгээ, худалдаа, аялалтай холбоотой бизнесийн эрэлт тасралтгүй өссөөр байна. Өндөр зардал нь анх харахад хэцүү мэт боловч нөгөө талдаа худалдан авах чадвар бүхий хэрэглэгчид төвлөрсөн, эргэлт сайтай зах зээлийг бүрдүүлдэг даваа талтай. Тиймээс зөв төлөвлөлт, оновчтой санаачлагтай байж чадвал Хайна нарл нь бизнес эрхлэх, ашиг орлого олох өргөн боломжийг нээж өгдөг онцгой бүс нутаг юм.
Танай охин сургууль орсон уу? Манайх одоо чичирлэгд байна. Зөвлөгд байгаа. Одоо манай хийшэнэ бол одоо хүүхдүүдэд элдв бас энэ дасгалын давтлагын гэж өгнө. Бодлогонд оруулсан байна. Сургуулийн бид хоёр бас бодож байна. Ажил бас наашаангүй гэдэг. Ерөнхийдөө бид хоёрын хамгийн гол зорилго бол өвөр Монголд өгөх санаатай. Тань дээр бол одоо хэл мэлэн дэгшин. Ийшээ ирэх юм бол одоо бүр хэл мэлэн алдаж магадгүй. Бас монгол хэлийг бас авч үлдмээр байна. Гэрдэн бол монголоор ярьдаг. Гадагшаа ангарсаар одоо хайнаа алдарч байгаа монголчууд аюул зөвхөн болох нь хятадаар ярих гээд байх юм. Багаас нь монгол хэлийг жоохон авч үлдмээр л. Тэгээд сургуулийн бас нутагтаа авч юу гэдэг юм уу сургууль нь үлдээх санаатай. Монгол сүү мах чинь ерөөсөө ингээд хүнийг яг ингээд уйчдаг юм шүү өөртөө салгахгүй. Тэр нутаг агаар ингээд уйчдаг юм шиг байна. Тэгээ ялангуяа одоо настай усуд бол үнээр явах дурггүй л дээ. За. Бид сайн нэг жоохон хүнс хийх хоол хийх юм авчирсан. Тэрнгүүрээ одоо бас нэг хоол хийхгүй бол болохгүй юм байгаамаа. За юу вэ? А? Устла. Яава. Би тэрийг барьж чадахгүй. Яг миний барьж чадахгүй намаа ирсэн. Гүй чин би бол одоо ингээд таадыг энд амьдрдаг энэ хоол идтийн гэхдээ угааж чадахгүй юм. Энэ бариулт юм бүр. Тийм үү? Анчна баагүй. Эний янзлаж байгаа төвтэй. Гээ манайх чинь яаж утаасаа юм монголчууд ингээ орон нутгийн хоолноо тэгж амар шингээг байгаа шүү. Тийм үү? За тийм ч би хуурч юм. Эний гурд хийхгүй. Би нөө зөөлөн юм чаддаггүй юм. Барьж. Гурд байна уу? Хөөе, барил байна. За, тэгэл болгоод амийн тасалчуд өгөн чи чадах юм уу? Амар нэлцэх юм. Энэ яагаад гэвэл амар нэлцэх юм. Бас амдаараа мэлки юм уу тиймэрхүү юм чадахгүй. Яасан чирээ үзтээ. Ямар үгүй чи танаар чинь мантла бүр нүдэ анаад альны хоолны гэж энэ яа амар сонирм байдаг байхгүй. Манай жижиг бүтгсэн энэ мөчн яа. Жижигэн байна. Яваад юу. Гарлаа. Гарлаа наад чи. Бишээ. Чи хана юу? Юу вэ? Их бүтггүй байх уу? Хамгийн үгүй минь авсан. Жижигэн байгаагүй. Энэ комент аваа ирсэн. Анхад бас хэцүү байна. Бишээ ингэ гуралтаа устаа зураад ингэ базаа. Чи шууд усны ингэ хийцэр болчихно. Мөд дахиад гаргаад хоорчи. Эдгээр маань одоо яг л бидэртэй адилхан хонь малаа маха идэл байж идэг. Бид нар буруу юм сонгочихжээ тийм ээ хоолныхан. Яг энийг сонгоно ястай санаанд юу жаахаж байгаагүй. Энэ нэлцэн наад хийхгүй гурлаа. Заавал гурлаар байгаа. Энэ яаж авах юм бэ? Яаж авах? Чи юу нэг юм зүүчихэд энийг ингээд оруулах. Тэр нөгөө нэг бэли өмсөх юм уу? Тэр доор юм бэли. Би чинь ингээд айгүй буруу бодоод хүрээд иржээ. Нэг ингээд хятад хүн дээр ирэх гэж байгаа юм шиг ингээд бодоод тэгээд энэ далайн амтаа ингээд аваад ирсэн чинь яг мантайгаа адилхан ингээд монголчууд маань яж чинь тэгээд гуруулаа хайгаад хин нь одоо гаргахаа алхаад ингээд мэдхгүй энэ битрүүр хүүтэн бэлтаа тавьсан зогсож штэ энэ нүдэ ансан. Тэгэхээр боли. Одоо сайхан Монгол айлдаа ирчээд энэ одоо өөртөө идэж бас дасаагүй сураагүй байгаа ийм зүйлийг авчираад ингээ хоол унд хийгээд ингээд эвгүй байдалд оруулчих юм шиг байна. Оруулчлаа ер нь боли хэдүүлээ. Энийгээ боли. Тэхөө. Чи зүгээр угаагаад чамчхаа урдаа. Амдаар чанах юм уу? Амдаар чанаа энэ. Чи ингээ чи надад боли аваад үү. Гурал ичгсэн шүү дээ. Амаа зүгээр. Манайр энийг дураасаар гадаагаараа идчихтий. Тэг махан гоё байгаа. Энийг хийж чадах. Махан аймаа сайхан зөөлөө. Угнаа. За би бол үнэхээр муу. Энд ер нь тэгтээ хүмүүс бас юу яадаг гинүүдээ. Ер нь голдуу дуудлагын хоол ичдэг болсон сураг байсан уу? За хин нөмсгэн. Та хоёрын нэг нөмстөө. За би бол үнэхээр бас. Би өмсөхгүй шүү. Яа. Би наагур нусын хийж өгье. За энийхэр болчихж байгаа юм. Над бол тэр махаа идсээр л болчихчихлээ. Угаа энийг хийчих. За. Махан зөөлөн шүү. За тэгээд хийхгүй мөнхөр хийнэг. Хийх гэхээр бас гуруулаа айн. Би энэ руугаа түлхэн. Барих хүнтэй бүр зүгээрээ. Син зүгээр шоттог тана хэцэн даад. Ингээ толгооноо барих. Үхээгүй байна. Бишээ үхээгүй юм байна. Одоо гардаар байна. Ямар үгүй. Тэр чи хөдөлсөн эргээд бас. Чи ингээ толгоноос нь бариад доош хөлийн шувтар төгсөр болчихно. Чи тоогооруудаа хийсэр болчихно.
энэ чинь Зүгээр шовтарчаа. шовтарч чадахгүй нь байр чадахгүй би ээж. Энэ чинь гартаа наадаа ингэдэг байхгүй юу? Бидний бүгд найрамдах Хятад ард улсын нутагт амьдарч буйч хэд бол яхааргүй монгол хүмүүс. Наймаалжаа бэлтгэхдээ туршлага дутмаг тулга бусдаас тусламж хүсч эцэст нь ямар тааж болгож идэж чадлаа. Энэ нөгөө чин Facebook ордог шүү дээ. Тийм. Заавал VPN тавьчих юм ордог. Харин энэ travel sim чинь ямар ч асуудалгүй Facebook ордог. Би одоо ингээд зөндөө одоо бичлэг story reel ингээд Facebook руу оруулаад байна. Ямар ч асуудалгүй. Sim-ийн хүчрээ өгд юм биш үү? За travel sim-д үнээр баярлалаа. Харин одоо үнийн хувьд ямар үгийг бол би мэдэхгүй. Манай зурагтны хамт олонны зүгээс надад travel sim өгсөн. Ямар ч хэсэн асуудалгүй. Гоё юм. За. Ёо. Үзэгчдээ бүгдээрээ хамтдаа манай хөдөлмөрч Хүслэнгийн гэрээр бяцхан хоом тур хийнэ. За хамтдаа явцгаая. Мэдээж бид нар шууд үүдээр орж ирсэн. За ингээд зочны өрөө. За одоо Хүслэн өөрөө яваад тайлбарлаа. За энэ өрөө энэ өрөө нь манай нэг унтлагын өрөө. Нэг зочны өрөө. А зочны унтлагын өрөө юм уу? Оо за. Яа. Би ирүүл одоо энэ дор унтах байсан биш үү? Хонсон болвол царс модон ор. За тэгээ энэ нь манай өөрийн эзний өрөө. Одоо та хоёрын манай өрөө гэсэн юм. Гоё харагдаж шүү. Цонх монхоор хит өндөр биш. За цонхны онголт Монголд бол тасархай юм аа. Энэ тор, энэ нөө Facebook, TikTok дээр яваад идэг тор биш шүү дээ. Ян занзан онголтоор онгон. За манай гэрээ эзтэй ямар олон зочны өрөөтэй. Ахаад зочны өрөө. Нийт манай өрөө чинь 3 унтлагын өрөөтэй, 1 нойлтой, тэгэхээр 1 зочны өрөөтэй, 1 алт тогоотой гэдэг. Энэ одоо ийм өрөө хаана? Хааны өсөөр эндэн байгаа. Хан эндэн байгаа. Тий. Хан нь бол нэг 30 санжил 30 хүрэхгүй санжийн хантай байна. Тэгээд энэ сэлкомэлконыг бас янзын хийж аа. Та энэ хан бол юугаар өвчтэй? Онцлог өрөө хийгээгүй. Тий. Нийтийн өрөөндөө бэлтаа хийж. Онцлог өрөөнд. За хаста би буруу ойлгуулсан байх шүү. Бүх өрөө нь бэлтаа биш юм биш үү? Ингээд нэг 0. За 0-ийн өрөө. Энэ дүүштэйгээ. Хай мандалма. Ингээд цаашаа шууд нэг тийм балкон ч юм шиг байсан. Тэрлэг орчиж байгаа юм. Энд ер нь ёстой сул зай гэж алгаа. Энэ ийшээгээ нэг гар угаалгын машин говцон дээр хатаагаад тавьдیں۔ Угаалгын машин эндээ. Эндээ усаан дэше гарч хараг угаасан хогийн усууд дааш байгаа шууд. Тий, гаргалгаа нь эндээ гарцсан юм ба шүү дээ, тий. Энэ ингээ энэ юу юм уу? Окей. Хагас автомат юм байна. Тий, хагас автомат. Одоо бүх юмсуудаа хийчин бодоод гатахтаа аваад гаргаад авчих. Тий. Энэ манайх бол одоо энэ чинь ингээд балкон болгох нь л доо. Ер нь бол энийг манайх бол ингээд балкон болгоцсон. Эндээ нэг хаалгатай. Тэнгүүд эдгээр болохоор шууд өөрөө битүү болгоцсон. Одоо маа эсрэг талын дээр өрөөгөө тийм юм ба. Өгөхгүй бол барихад бол юм байсан. Сүүлд нь анх энер яах юм байга бүгдийг битүүлээ. Тийм бах. Харин тийм бах. Чи өөрөө юм болгосон юм шүү дээ. Хуучин нэг юугийн төмөр шидийг авч хаяад хахад өөрөө цонх хийгээд. За тийм баха. Энэ зүгээр байна. Уулда ийм хаалгатай байсан. Тэгээд арай ууж ууцсан байхгүй. Тийм. Ямар энэ дээр балкон чинь ингээд ямар ч одоо хэрэггүй өмсөхгүй хувц сунрал тавихгүй бол ямар ч хэрэглээгүй болчдөг байхгүй юу. Тэгэхээр зөв. Тэгээд гоё. За, охины нэр хэн блэ? Миний дүү хэн гэдгийг? Цэцэн ном. Цэцэн ном. Цэцэн ном ч одоо зүү бишээ сүмдээс ирээд 2-3 жил болж байгаа. Тэ? Одоо минийхэн жил хэдэн сар болж байгаа. Амар удаж байгаа. Удаагүй юу? Удаагүй байна. Юугаа санаж гин үү? Сүнд нутгаа санаж гин үү? Өвөө эмэгээ санаж гин үү? Санаж гин минь өвөө эмэгээ. Өвөө эмэгээ санаж байгаа юу?
Өвгөө санаж байна уу? Өвгөө санаад байна уу? Энд чи яг энэ хайнаанд сургуульд ормоор байна уу, ормооргүй байна уу? Энд юу баймаар байна уу, баймааргүй байна уу? Гоё байна уу энд? Харий гэж. Хөрөд аргагүй ш тийм чин хөдөө өвөө дээрээ аав ээжиндээ те мал дээр ингээд очиод очичдаг бас тийм хүн болохоор чин. За галтгооны өрөө нэг би нэг хальт нэг оо хоол болцсон. За. За ямар ч байсан бидний нөгөө нэг авчирсан чи ал би ал айлаа барилаа гэдээс нэг ямар ч байсан нэг ингээд нэг хоол болгосон. За тэгээд хоол идэ. За. Галтгооны энэ за ингээд ч орчих юм байна галтгоороо. Моч ингээд орсон ч юм өсрөхгүй гэдэг ингэчих юм байна. За. Хиншөө соорогч газ. Газан плетэг. Юусо газар л бүх юм шийдэгдэн л дээ. Газ. Том биетэй хүн юм араас чи юм харах гэдэг. Харж чадахгүй шүү дээ. Юу хийгээд байгаа юм бол гэдэг харах. Чагаа угаад хайны хоорой гэсэн. Тэр нөө. Яах. Энийг яах гэж байгаа? Тэр надад хийхгүй. Тэр нэг хар юм гарна юу гэх юм чумуур байна. Тийм, тэр нь идэх хэрэггүй. Би саран тэр ганц тэр гооч чи тэр. Тэр би хамгаалдаг. Хүнд байхад харин маань 50 явуулчихсан юм байна гэж. Багхан хормой юм биш үү баг. Тэр хоргоо. Хоргоо л ахал та. Зөвхөн хар удаа шиг юм байдаг шнэ яа. Унгас. Анаас нь тэнда. Анаас нь. Би ямаа гэж бодож. За ингээд галтгооны өрөөний бас юм сул юм жижигхэн өрөө байна. Энэнгээр сая шууд 0-тойгоо. Авацэр энэ юу вэ? Усны халаад байгаа. Бойлер. Ус халаагч. Нэг ёсондоо бойлер байна тий. Энэ нөгөө нэг уян холбоос шүү дээ. Энэ төмөр. Энэ идэх амар сайн хэрэгэлдэг юм биш шүү дээ. Энийгээр одоо нөгөө нэг шалны халаалтанд ор тавьчихлгээд бодоод байгаа юм гэн. Тэгвэл их зүгээр байгаад байгаа энэ. Гайшаа болохоор за энэ 13 литрийн юу юм байна л да. Бойлер юм байна л да. Энэ тал нь халуун хүүтэн. За. Хэдэн киловатт мэдээд авах гэсэн чинь баггүй. За нэг иймэрхүү ямар ч байсан ингээд залуу хүмүүс бас сайхан хөдөлмөрлөөд өөртөө байр орноо хайнаанд бас нэг гэртээ болж байгаа юм байна. Сүндэд бол бас нэг гэр байгаа байл. Сүндэд гэр байгаа. Тэ? Сүндийн гэрээ яасан тэгээд түрээс төснө үү? Үгүй тэгээд хайж байгаа. Хайж байгаа? Тийм, хаас хайж. Эргээ энийгэн тусчаад тийшээ харж чадна шүү дээ. Хайн биш ээ. Зүгээр байлгаж байгаа. Байлгаж байгаа гэсэн. Тийм. За тэг. За. За яа. Айд. Би бол стамсахтай дэнэс. Энэ сайхан махчаад одоо. Жохон лаад. Халуун. Эний халуун агаатай гоё үү. Өөрөө ийсэн. Өөрөө ийсэн манайгаас авсан нутгийн. Нутгийнх юм уу? Энтхийн. Энтхийн юм уу? Халуун ногоо. Юу халуун ногоо юм уу? Тэгээд чи өөрөө хийсэн юм уу? Маа танд дээр анаа шүү. Би ч одоо өрөнд ирсэн хийлүү хүнтэй танилцаад юм яраа. Гоё. Бас гоё нэртэй энэ хараа. Эдийн нутгийн шал лааж амар сайхан. Тийм үү? Тий. Газар тэгтээ сайхан юм байгаа. Махан одоо онцгүй байлаа гэхэд нэг ногоо намттай байдаг. Энэ нэг онцгүй байгаад тий. Яг уу. Үгүй. Монгол хүн хийсэн чинь ичгээр болсон байх юм. Амтлагчтай юм биш үү? Одоо манай эдийн хэрэгэлдэг амтлагчиг бол бид нэр адилхан л хийдэг хэрэгэлдэг юм байгаа байхгүй. Амтлагчтай юм биш үү? Зү амар гоё. Лаг гоё болчих. Жохоо яг хөлт халуун гоцол байна. Тэрнээсгүй бол ёстой найс хүй. Тэгтээ яаж инээ маань гүйцэхэд те? Анне мах юм яаж гүйцэх вэ? За сайн явж гинөө. Сайн явж гин за. За дажгүй юу? Айлдаа очсон уу? Одоо айлдаа бид нар хоолоо хийгээд дууссан. Одоо итгэхээ сууж байна. Харъя. За. Хот чарай. За харъя. Зөв. Ана хоолыг харах уу? За харъя.
Юу чамцсан юм бэ? Паах махтах чансан юм уу? Өвчөө. Оо залайс. Энэ харалтай. Хаанаас хойны өвчөө болчоо? Зүүн сүндээс. Зүүн сүндийн хонь юм уу те? Тэ. Энэ манай ирсэн айл болохоор юу юм бэ? Баруун сүнд зүүн сүндээс ирсэн хосууд юм бэ? За. Тэ. Тэгээд ерөөсөө бид нар ч яг Монгол айл дээр ирсэн юм шиг. Яста янзтай. Нөр 8-аар авчирсан чинь гуруула хэн алж алхаа мэдгээ байгаад юу хийхээ мэдгээ байгаад за. Манайхаас ийм сайхан Монгол айлаа. Аавд идээд. Ингээд өөр Монгол цайгаа уугаад боовоо идээд. Монгол бүр махсцсан хоёр хүн өөрхөр. Чиний дүүрс гоё харагдаж байна. Facebook чатаар залхахад асуудалгүй байна. Заавал би чат шаардлагагүй юм байна. За. За, окей, сайхан орлоорой. Окей, за сайхан орлоорой. За, бай. Энэ удаагийн бидний аялалд Travel Sim хамтарч байна. Найдвартай ажиллагаатай хамгийн гол нь хятадд VPN шаардахгүйгээр Facebook, YouTube, Gmail зэрэг бүх аппликейшн өндөр хурдаар асуудалгүй ажилладаг. Тиймдээ ч өөр газар зураг авалттай байсан ч нэгэн лүүгээр шууд холбогдоход ямар ч асуудалгүй байгаа юм. Аяллаа найдвартай хамтрагч Travel Sim. Ямар ч байсан нэг хүний нутагт зүгдэрч явхад өстой нэг сайхан хоолундтай байж дайлцаалсан одоо та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд одоо миний бэлдэж ирсэн зүйл болохоор энэ манай Монголын Golden Globe гэдэг юм шоколадны үйлдвэр байхгүй юу. Тэгээд энэ Монгол гэрээрээ ингээд хийцэн бэлэгдсэн ийм амт шоколадыг танаа гэр бүлд одоо барья гэр эзэгтэй сар шиндээ тэгээд сайхан шинлээрээ. Маш их баярлалаа. Дараа дахин уулзахын ерөөл өргөё. Одоо болсон. Одоо ингээд бид хөдлөхгүй бол дараагийн зураг авалт маань бас газар нь хүлээгээд байна. За ирсэнс гоё байна. Энэ цагаан сар уртлаа. Сар шиндээ шилжсэн юм шиг. Энд бол цагаан сарын ямар ч ингээд мэдрэмж өгөхгүй. Шинэ нэгэн байхад мөн ингээд ингээд юм шиг. Ингээд үуч. Хятадд амар цагаан сар хийдэг үстэй. Амраад хойч одоо энэ чинь хятадын хойд буяар амар цагаан сар юм. Урд буяар дэмий хийхгүй. Нэг тоохгүй. Юу цагаан сараараа тэгээд хэд хоног явчихгүй юу та. Яаж ч 3 хоног ч гэсэн. Одоо л тэгэх санаатай л гэр мөрөн санаж байна. Иш. Гэрээ санаад байна уу? Хөөрхийдээ. Яв 3 хоног. Тэгэл нөхрөөл өрн хүлээж байгаа юм биш үү? Нөхрийн шийдвэрийг л те. Нөхрлүүгээл хараад байна. Яв. Гоё штэ. Цагаан сарын шиний нэгэн болоод ирлээ хөө цагаан эсги гаднан дэлгээд тэнгэр бурхан дамөргөлөө за сайхан шинээр ноцтой очоорой заяа. За баярлалаа. Баярлалаа мандмаа. Баярлалаа. Бүр ойлголоод бүр зовоосон юм шиг болтой уучлаарай. Эдийгээр газар нутаг өөр хил хязгаар хоолж Монгол хүний зүрх сэтгэл нэгэн хэмээр цохилж байдаг нь тэднээс харагдана. Дэлхийн өнцөг булан бүрт тархан амьдарч буй монголчууд маань бүгд л эх орон, төрлөх нутаг, тал нутгийн салхи, аав ээжийн үнэр шингэсэн гэрээ өөрийн ирэхгүй бодно. Тэр уудам тал, тэр цэлгэр тэнгэр, тэр эрх чөлөөт амьдрал энэ бүхэн л Монгол хүний сэтгэлийн гүндэх хамгийн эрхэм бахархал билээ. Иймээс хаач явсан би Монгол хүн гих омгшил нутгаа гэсэн хайр хизээч бүхдэггүй. Харин ч холдох тусам улам тодорч, улам үнэтэй санагддаг ажээ. Хашин завсар авчулсан гахаа мах тэгээд за дүүрээд тэгээд за баярлалаа. Энд ч одоо ерөөсөө гоё яснаа. Гэжгүй. Жохон давс багтаа болсон. Би энэ дотор хийсэн ш давцсан тий. Хахад нөх.
За тэгээ өнөөдөр ингээд гэртээ дайлж цайлж өдөр чинь бүр сүйтэй цай уугаад хөлс мэс гараад үнэхээр сайхан байна. Маш их баярлалаа. Баярлалаа. Ажлын тэгээ өндөр амжилт хүсье. Та нар маань тэгээд эрүүл инг сайхан Монголд очихороо хөвсгөл явахаар бол надтай заавал холбогдоорой. Би бас гэр орноороо оруулж дайлж цайлаад тэгээ нутгаа үзүүлнэ шүү дээ. Тийм за баярлалаа. Заавал яа. Холбогдоорой. Энэ манай Golden Gobi гэж компани байдаг. Тэрний одоо нөгөө юм гэрэг хэлбэртэйгээр янз бүрээр гаргадаг тий. Монголраад тэгээд би энэ болохоор Солонгосын Buble брендийн ийм одоо анар жимстэй болон нүүрс ус задлагч юм бүтээгдэхүүн байгаа. Маш их баярлалаа. Баярлалаа. Айгу баяртай байна. Өнөөдөр надад нэг ингэж боломж олгоч би ч одоо өдөржингөө явахад өлсөхгүй айхгүй одоо ямар ч байсан энэ хоолоо ид чинь дээрээс нь бүрсүүтэй цай борцог морц гэдэг сайхан байна. Тэгээ юм боломж олгосонд баярлж байна. Одоо үзэгчтэй талархлаа. Эж одоо 25 боломж олгож байна гэж чинь үзэгчд боломж олгоо. Үздэг. Тий. За хэдлээ идэ да тий. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Wovle нүүрс ус задлагч. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 стакан сүүг нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wovle Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үйл явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Wovle Comfort Enzyme. Үнэхээр энэ travel sim card бол ярих юм алгаа. Одоо чинь 168 улсад ямар ч асуудалгүй ажиллана гэдэг байгаа. Би одоо travel sim card хэрэглэснээс хойш хэдэн жуулсаар явж очсон газар болгон дундад Азийн бүх улсад ажиллаж байна. Зүүн Азийн бүх улсад ажиллаж байна. Европод ажиллаж байна. Одоо ингээд булангийн 3 улсад ямар ч асуудалгүй ажиллаж байна. Бахрейнд арай ороогүй байгаа л та. Гэтэ орчин л тоо. За тэгээд та бүхэн ийшлээшээ явах та travel sim. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадный крем. Skin Life Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchin Tours 5 дахь удаага 70-94 техник.
Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадный крем. Ивэн тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивэн тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивэн тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. За уг нь өнөөдөр нөгөө ширээ цэвэрлсэн ажлынхан хөлсөнд хоол идэх ёстой байсан. Тэгсэн чинь ингээд ресторан бол хаасан хоолны газар. Тэгээ би одоо яах вэ гэсэн чинь хоёул мөнгө тохиролцоод надад мөнгө өгсөн. Би 20 яан авчихсан. 20 яанаар ихтэй би хоол идэхгүй. Эннээсээ сожноо. Тэгээ энэ буудлынхаа хажуутлын жижигхэн хүнсний дэлгүүр рүү ороод юу идэж болохоор байна. Тэр байдлаар шийднэ. Ер нь бол яг хөө тэгээд халоо 10 за энэ бол надад хүртээлгүй юм байна. Би хожцсон. Харин би хилээд байгаа шүү дээ. Би хожцсон. Яадаг юм бэ? Ганц тэр гомл ижилтэй зөндөл 7 хоног будата шил уулаа шүү дээ. За би халуун ногоонд бол маш муу. Үхрээ махтайр хуул юм байвал. За одоо энэ маань одоо нэг ална гэж байгаа мó аварна гэж байгаа мó гэдэг шиг нэг юу гэж байгааг нь мэдэхгүй. Тэгтээ зураг харахад бол энэ хөрхөн ямар ч байсан мах бай. Тэгэхээр гойн дэвтэй гэдэг чи. Тэгтээ махтаач гэсэн бас жоохон өлсөж байгаа болохоор юу яана. Энэ хөрхөн соусиж сосискнаас 6 ян ямар үнэтэй юм бэ? 20 ян. За тэгэл аавна да. Одоо ямар төрүүлэх чинь гэдэг одоо өлсөд уналттай биш. За. Hey, thank you. Гоймаа авахшгүй ус услагчтай. Энэ цайнаас сайхан уугаас уучмаар юм шиг. It's free. Chai. Chai? 20 is chai. It's no money. Оо. Найз янз юм шүү дээ. 14 яон. Ресторанд хоол утсан бол надад 6 яон ирэхгүй байх байлаа ингээд. За. Их сан хөмөрхтэй авчид хийчнэ. Хаяа бас бид нар бас гэрээр нэг гомд дэвтэж иддэн шүү дээ хүүхдүүдтэйгээ. Яадаг нандаа гоё ирүүл сарвал хоол идэж ямар юм бидгийг хаяа бас гомноо мэдчих хэрэгтэй ээжэнтэй идэх. Хоос шороотойгоо ялангуяа тэр холны өтөг бууцтайгаа ойрхон байвал бүр сайн гэн энэ үхрийн харгалч нь японочсоо судалсан байлаа шүү дээ. Харшлын одоо 15,000 гэсэн үдээ харшлын тэр вирусыг дарах чадвартай гэж шүү манай аргал. Тэгэхээр одоо хүүхдүүдээ малтай ер нь ойрхон байлгахад ёор гимгүү. Одоо яг тэ би бол одоо нэг хаяа нэг хамрал битүүр нөхөөс өөрөөсөө юунаас ч би харшилдаг шүү дээ нэрээ. Тэ өстой харшил байхгүй шүү дээ. Мал дээр өссөний л одоо ач шүү дээ. За энийг ингэж тансаглахгүй. 1 2 3 4 5 6 7 энэ 7 ширхгийг хураачна. Маргааш чинь. За сайхан дэвтэйгээд. За ингээ хүлээгээ сууч шүү дээ. Тэгээ найз надаа бас цай өгсөө. За ингээд. За тэгээд мэдээж амин чанараа уучих нь өглөө оройдоо. Сарлагын сүүний цэвэр уураг. Энэ бол үндэсний бүтээгдэхүүн. Энэ 2025 онд дэлхийн 5 стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Тэгээ бид нар л одоо үндэсний үйлдвэрлэлд дэмжиж өөрсдөө тэр үнэтэй гадна дотны эм витамин уураг гэхээсээ илүү энэ үндэсний үйлдвэрлэлээ одоо дэмжүүл эх орондоо хөрөнгө оруулалт хийж байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд ингээ гадуураар явахдаа ингээд өөрөө найруулцдаг юм аягтай шүү манай амин чанар.
Одоо ширнэ нохоонд ойртож шүү. Доосгод өгч шүү. Ноёнгаа залыг хідэнтэй хэрэгтэй байгаад байгаа. Би болол бас 41 онтой ирж ирснэ бодоход чинь өсгцөө. Хоёулаа л адилхан өсгсөн. Тэгээ одоо хин яаж үрсэн нь бол одоо үзэгч та бүхэнд бүгдээрээ харагдаж байгаа. За тэгээд гомгоо ичгээд унтаадаг нөө хэсэг утсаа авах гэж байгаа. Янзаг. Яг би сая дэвтэж байгааг нь харсан чинь ялч улаан жинжүү бэлээ. Нэг тийм айхтар халуун ногоогүй мэнэ. Энэ сосисыг маань хайж байна. Үгүй. Нөө байна. Оо янгааг авчих гэж бодлоо шүү дээ бурхан минь яа. Анчаар хөлс гарах шинжтэй шүү мөс ойлгоч. Ер нь ингээд усаад авах юм шүү дээ. Гэхдээ одоо ходоодгүй болох байх л та. 10 гой мэдж байгаа учраас айгүй бол аюул болно. 21 гарсан чинь ичиж одоо галзуу юм шиг 10 гой мэдж ирсэн биш үү загнуул шүү дээ. Би тэгж чиний ходоодыг хайрлаад гэдэг чи арчаагүй юм бэ гэж айгүй. Алаач шүү дээ. Хөө. За. Ерийг айтайгаа олчлаа өнөөдөр болоо. За энэ яг буудлахаа. Доотлоо хогийн савраач. Гой шүү. Гэхдээ би бас хүүхд залуучуудыг гомын идэж бас урайлж байгаа юм биш шүү. Бүр нэг тулсан цагт ах шигэ 21 мянган төгрөгтэй хомсхон явах юм бол ганцхан удаа л гомын идээр. Ер нь болж игэл гомонгоос хол байгаарай. За тэгээд одоо бол орж амрлаа. Өдөр хоногоо тэгээд эхлэх нэг өдөр байхад дуусах нэг өдөр ирдэг шиг нэвтрүүлэг маань ч гэсэн дуусахд өгч байна ер нь. Тэгээд эхлсэн цагаас нь биднэртэй хамт байсан 25 дугаар зурагтын үнэнч үзэгчид 21 реалити шоугаа үздэг үзэгчдтэй баярлалаа. Энэ удаагийн дугаар хайнаа нарал дээрээс хурж байгаа. Сайхан амсгаагаарай. Өнөөдөр ингээд нэг надад жоохон хүнс үлдсэн байгаа. Тэр нь голцоо, жимс голцоо үлдчихжээ. Бас жоохон жимс мэмсээ байлгаад идэхгүй байсан юм биш үү? Тэгээд хөөе. Манай Солонгосын Бүблэд брендийн анарынхаа өнөөдрийнхээ анарын хэрэгцээг ингээд авчээ. Энэ маань ерөөсөө эмэгтэй хүн ер нь анар маш хэрэгтэй жимс гэж ярьдаг. Тэгээд эмэгтэйчүүдийн энэ төрлийн сав суулгантар анар бол маш сайн байдаг гэж байгаа. Тэгээ өдрийн анарын жимсний хэрэгцээг энэ яг цэвэр шүүсээр байгаа болохоор хангачиж байгаа. Өдөрт 3 уучхад гимгүү. Ер нь 3 ухт болохоор юм бэлээ. Тэгэд ядрахгүй тэг бас арьс ус гоё байхад бас нөлөөлнө. Сайхан бүтээгдэхүүн байгаа. Энийг очие. За тэгээд үлдсэн хөөхөд надад одоо ерөөсөө жимснээс өөр юм алга. Нэгээл идчих юм аа. Ер нь тэгээд явах төгсөж байгаа болохоор одоо бас үзэж яхад манай энэ 21 шоуны дугаарууд дээр үзэж яхад юу юм блэ? Төгсгөлийн дугаар дээр бас хүлээж аваад хоол мол өгт юм билээ. Тэгээд өгөх гэж бодож байгаа. Тэгээ нэгээ яваач та. Тэгэд мөнгөө ямар ч байсан одоо сөрөлтөөс хэр үлдээж чадсан юм байна. Ямар ч байсан одоо тэгэл одоо ус оогсон дээр дуулах бол ер нь ажил хийгээгүй бол бас баларх байсан биш үү? 40 юан яа 41 юан бол яагаад ч хүрэхгүй. Ажил хийсэн тулд л амьдэрч юм да. Гэхдээ одоо эмэгтэй хүн чинь бас хөөрхий арай нэг нямбай чамбай хүргэцэн болов гэж бодоод өөрийгөө ер нь төрүүлсэн болов гэж бодоод тах юм. За тэгээд энэ Пакистан жочид буудал маань бас энэ одоо хоол хийж болдоггүй тийм юутай юм бэ? Дүрмтэй юм бэ? Одоо бүгд нөгөө 3 давхартайгаа ресторанд очиж өглөөнийхөө цаг үн тэндээ хоолундаа идэх хэвээр гадуур хооллох хэвээр өдрийн хоол молыг идэх хэвээр ч юм уу те. Ер нь ингээ анзаараад тахад идэх чинь ингээл ерөөсөө ихэнх захиалаад хоол авчираад дудаад авчираад хөргүүлээд идчихдэг юм. Тэгээд
хоол хийж болохгүй гэсэн чинь харин ашгүй ингээд зөвшөөрөөд яг манай хоёр өрөөгөл ингээд хоол хийж болохоор зөвшөөрсөн. Маш их баярлалаа. Бас дөрөв л бол дөрөв шүү дээ, тий. Тэг их сайхан 10 хоног байлаа. Зочид бодлынхандаа, нөөж улчин туурынхандаа, мэдээж ивент тэтгэгч компаниудаа 25 телевизийнхантаа баярлалаа. Одоо ачаага бэлтээ да тий. Үг болтож өхөр болтлоо. Ачаа бэлтээ, юмаа бэлтээ. Жоохон одоо гэлс бэлдэхгүй бол оройтчлаа. Өвөлдөөч Цельсийн нэмэх 20 хэмийг давсан дулаахан уур амьсгалтай Санья хот нь гадаад дотоодын жуулчдын хувьд хамгийн тохиромжтой амралтын бүс болдог үлээ. Мөн энэ хот нь зөвхөн аялал зугаалах төдийгүй худалдаа, бизнесийн төв болон эрчимтэй хөгжиж байна. Duty free худалдааны томоохон төвүүд олон улсын нислэгийн өргөн сүлжээ нь Хайнан арлыг бүс нутгийн чухал зангилаа болгожээ. Соёлын хувьд ч онцгой Ли, Мяо зэрэг үндэсний өв соёл, нутгийн өнгө аясыг шингээсэн амьдрал, далайн баялаг хүнс нь энэ хотыг улам сонирхолтой болгодог. Энэхүү Хайнан арал дахь Санья хотын тухай манай нэвтрүүлгээр дамжуулан та бүхэн олон шин сонирхолтой зүйлийг олж мэдсэн гэдэгт найдаж байна. Өнөөдөр тэд буцах бэлтгэлээ базаана. Учир нь маргааш шийдвэрлэх мөч. Хаалтын дугаараар дахин уулзцгаая үзэгчдээ. Одоо ингээ өнөөдрөөс хойш сөрөлтөд хоёр ахиж уулзахдаа хоромхон уулзаа салнаа гэж боддог юм. Жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болооч энэ хаа өлсөх мэдрэмжийг авлаа, инээх нүд баясгах тэр гоё мэдрэмжүүдийг авлаа, сайхан байлаа. Хамтарч ажилласан бас бүх байгууллагуудаа маш их баярлалаа. 23 цувралын дараа бид 24 дахь цувралаа Хайнан арлын Санья хотод хийлээ.